сайн байцгаана уу? Би Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ISO нэвтрүүлэх багийн гишүүн байна. Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлснээр манай байгууллага нийт ажилтнууд, хамтрагч байгууллагуудад ямар өөрчлөлтүүд гарах тухай та бүхэнтэй хуваалцъя. Компани хурдтайгаар хөгжин дэвших тусам бидний ажлын ачаал нэмэгдэж, өдөр бүрийг маш завгүй ажиллаж өнгөрөөд өнөөдрийн ажлын ард гарахад маргаашийн ажил дахиад их ажил хүлээж байна. Зарим үед бухимдах, өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сэтгэж хийх цаг завч хангалтгүй санагдгүй байна. Аргачлалгүй юм. Учир нь манай байгууллагын адил компанийн үйл ажиллагаа хурдтайгаар өргөжинд хэлэхэд түүнийг дэмжих тогтолцоо нь гүйцэд хөгжиж амжилтгүй тохиолдол бусад компаниуд ч мөн тулгагддаг юм а. Ийм үед нэгдүгээр алба нэгжүүд өөрсдийн ажилд дарагдан хоорондын уялдаа холбоог анхаарч чадахгүй байх. Нийгэмлэгийн нэгдсэн зорилго чиглэлийн талаар нэгдмэл бус ойлголттой байх. Алба нэгжүүд болон ажилтнуудын хоорондын мэдээлэл солилцоо хоцрох эсвэл дутмаг байх. Яарч хийснээс бүтээгдэхүүний чанарын голөгдол болон үйлдвэрлэлийн осол гарах хэрэглэгчдийн гомдол нэмэгдэх. Дөрөвдүгээр тогтолцоо бүрдээгүйгээс гар ажиллагаа их байж ажлын бүтээмж нэмэгдэхгүй байх. Ажилтнуудын ажлын ачааллаас үүдсэн стресс нэмэгдэх, ажлаа солих, хандлага нэмэгдэх гэх мэт асуудлууд тулгамддаг. Эдгээр асуудлуудын зарим нь биднийг ч мөн тойрон гараа тулгамдсан асуудлуудыг шийдэж цаашид улам хурдтайгаар хөгжин дэвшихийн тулд бид юуны өмнө бүх ажилтнууд нэг зүйлийг харж, нэг зүйлийг зорих, чанар болон аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллах тэгээрийнхээ талаар нэг ойлголттой болох юм а. Менежментийн нэгдсэн тогтолцоо гэдэг нь нийгэмлэгийн богино, дунд, урт хугацааны стратеги, бодлого, бүтэц зохион байгуулалт, дүрм журам, үйл ажиллагааны процесс, эдгээрт оролцох бүх ажилчдын оролцоог ханган, хэрэглэгчийн сэтгэл ханамж, өрсөлдөөний шаардлага хангах цогц тогтолцоо юм. Энэхүү цогц тогтолцооны чиглэл тус бүрээр олон улсын стандартын байгууллагаас гаргасан стандартууд байдаг. Бөгөөд эдгээр чиглэлүүдээс бид нэн чухал гэж үзсэн чанар буюу ISO 9001 болон бусад 9 төрлийн стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлснээр гарах эерэг өөрчлөлтүүдийг одоо дурдъя. Байгууллагынхаа бүхий л үйл ажиллагаа, эдгээрт оролцож байгаа талууд, түүнд шаардлагатай нөөц, гарах үр дүнг тодорхой болгож оролцогч ажилтны тал бүрийн эрх үүрэг, хариуцлага тодорхой болно. Ингэснээр алба нэгжүүд ажилтнуудын ажлын уялдаа холбоо тодорхой болж цаг алдалт, алдаа доголдлууд ажлын аль хэсэгт гарч байгааг илрүүлж илүү сайжруулах нөхцөл нь бүрдэнэ. Түүний дараа эдгээр үйл ажиллагаануудыг ажилтан алба нэгж нийгэмлэгийн хэмжээнд хэн, хизээ, хэрхэн үнэлж дүгнэхийг мөн тодорхой болгосноор эдгээр үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Ажилтнууд үйл ажиллагаа, хэрэглэгч, санхүү гэсэн үзүүлэлтүүдээр бид хэр үр дүнтэй ажиллаж байгааг дүгнэж компани аль талыг тэнцвэржүүл илүү зөв шийдвэр гаргадаг болно. Мөн нийгэмлэгийнхээ гадаад, дотоод орчин үйл ажиллагаанд байгаа эрсдэл болон боломжуудыг үнэлэн тодорхойлсны үндсээр богино, дунд, урт хугацааны стратеги илүү оновчтой төлөвлөх боломжтой болох юм а. Алба салбар нэгж болгон зөвхөн өөр өөрийн төлөө л ажилладаг байсан бол энэ бүхний дараа бидний стратеги чиглүүлдэг болно. Эдгээр хийгдэж байгаа ажлыг зөвхөн нэг удаа хийгээд дуусгах биш, байнга үйл ажиллагаагаа эргэн харж яаж сайжруулж болохыг төлөвлөж, хэрэгжүүлж, түүнийгээ дахин үнэлж, дахин сайжруулах тогтолцоо, циклийг бий болгосноор нийгэмлэгийн үйл ажиллагаа цаашид улам бүр өргөжиж, хэлсэн ч бид түүнд чирэгдэх биш, даган хөгжих боломжтой болох юм а. Байнга нийгэмлэгийн үйл ажиллагааг сайжруулах, ажилтнуудыг хөгжүүлэх тогтолцоотой болсноор хийж гүйцэтгэж буй ажлынхаа чанарыг улам сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээс гадна ажилтны нэг бүрийн ур чадвар, ажиллах орчин сайжирч, хамтрагч байгууллагуудтайгаа харилцан ашигтай ажиллах, хамтдаа хөгжин дэвших болно. Улаанбаатар төмөр замын хэмжээнд стандартын төвлөрсөн нэгдсэн санг бий болгон стандартын хэрэгжилтийн хяналт, эцсийн нэгжүүдэд шаардлагатай стандартыг худалдан авалтыг нэгдсэн системд оруулан судалгаа шинжилгээ технологийн төв дэвтрүүлэн нэгтгэхийн тулд эцсийн нэгжүүдээс одоо хэрэглэж байгаа нийт стандартуудыг захин өргөтгөлөөр татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт өнөөдрийн байдлаар олон улсын, үндэсний, байгууллагын, гадаад орны нийт 719 стандартыг 12 чиглэлийн үйл ажиллагаанд бүрдэн ажиллаж байна. Стандартын нэгдсэн санг бий болгосноор Улаанбаатар төмөр замын бүтцийн нэгжүүдийг стандартыг хэрэглэх, нэвтрүүлэх нэгдсэн бодлогоор хангах. Улаанбаатар төмөр замын бүтээгдэхүүн ажил үйлчилгээнд зөвхөн стандартын шаардлагыг хэвшүүлэх. Улаанбаатар төмөр замын хэмжээнд стандартын худалдан авалтыг нэгдсэн системд оруулан зардлын оновчтой хуваарлтыг дэмждэг үзүүлэх. Гадаад дотоод оролцогч талуудыг стандартын мөрдөлд хэрэгжүүлэлтийн мэдээлэлээр хангах. Өндөр ач холбогдолтой юм.